Улсын хурлын хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол улсын 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ. Шүүгэн шүдэр гүйцэтгэх ерөнхий газрын 20 газруудад харуулт хамгаалтын ажил хийдэг 3,000 гаруй хүн 480-аас 550 мянган төгрөгийн цалинтай бөгөөд тус агентлагийн цалингийн сан эх оны төсөвт 3 тэрбум төгрөгөөр бууруулсан учраас цалин 10%-аар буурахаар байгаажээ. Хил хамгаалах байгууллагын төсөв 4.6 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд 480-аас 520 мянган төгрөгийн цалинтай хилчин харуулын даргын цалин мөн 10%-аар буурахаар байгаа юм байна. Цагдаагийн алба хаагчид 570-аас 630 мянга, иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынх 530-аас 600 мянга, тахрын ерөнхий газар 480-аас 550 мянга, хууль зүйн тусалцааны төв 360-аас 660 мянга, улсын бүртгэлийн ерөнхий газар 650-аас 700 мянга, хүний эрхийн үндэсний комисс 500-аас 750 мянга, үндсэн хуулийн эцсийн тамгын газрын ажилтнууд 350-аас 900 мянган төгрөгийн цалин авч байгаа бөгөөд энэ хэмжээ мөн 10%-аар буурахаар төсөлд тусгагджээ. Хамгийн багадаа 5, хамгийн ихдээ 10% өсөлттэй, 10 дахин өсөлттэй байгаа. Тэгэхээр бид нэг төрийн захиргааны төв байгууллагууд, яамдууд, агентлагууд энэ хүрээндээ нэг 10% хасалт хийж байгаа. Зардлыг чинь, урсгал зардлыг чинь 10%-аар хаснаа. Төрийн үйлчилгээ буюу эмнэлэг сургууль цэцэрлэг тэртээ дөрвөн хүн амын өсөлттэй байгаа учраас өсөхөөс өөр аргагүй байгаа. Тэгэхээр энэ яам агентлагийн хүрээнд доош нэг оруулалгүйгээр төв аппаратынх нь 10% цалингийн хасалт, за улс төр болон төрийн дээд өндөр албан тушаалтангууд цалингийн 30%-ийнхаа хэмнэлтийг зүгээр нэг хүлээгээд авч байгаа. Янз бүрийн тайлбар хийгээд ивэл ерөөсөө юм явахгүй. Хуулийн салбарын ажилтнуудын авж байгаа цалингийн асуудлаарх одоо дээр доргүй хүмүүсийн ойлголт бол хуулийнхан өндөр цалин авдаг гэдэг тийм л нэг ерөнхий ойлголт тогтцсон байна. Яг бодит амьдрал дээр хэдийг авдаг юм бэ гэдгийг л би нэг довчхон асуумаар байна. Тэгээд удирдлагын дарга нарын цалин өөр байдаг баг. Яг одоо би нэг жишээ авлаа шүү дээ. Хянагчийн цалин хэд байдаг юм бэ гэж. Төрийн тусгай одоо хянагч гэдэг та сая ярьлаа. Энэ хүмүүсийн хувьд бол цалин буурах зүйл бол эрхжил байхгүй. Цалин бол энэ жилийн төвшөнд барьж явна гэсэн ийм одоо төсөл орж ирсэн байгаа гэдгийг бас танд хэлмээр байна. За цалингийн бууралт бол зөвхөн төрийн өндөр дээд албан тушаалтнууд, улс төрийн албан тушаалтнууд, за төрийн захиргаа дээр орж ирсэн. За төрийн захиргаан дээр орж ирсэн бас нэг шалтгаан бол одоо цомгтгол явуулж ирснаас одоо цалин баг зэрэг бууруулад энэ эдийн засгийн хүндрэлтэй үед явах зүйтэй болов гэж ингэж бодсон. Энэ бол яг нь нэлээд олон орны жишг бас энэ хямрал хүндрлийн үед бол бас авдаг ийм одоо жишг байгаа юм. За багш эмчнэрийг бол таасаа хэллээ. ТЭВ-үүдэр бол ямар нэгэн байдлаар цалингийн бууралт бол эрхжил явагдахааргүй байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн төсөв бол яг өнөөдрийн байдлаар бол хууль зүйн манай харьяа байгууллагуудын төсөв дотроо нэлээд том жин дааж байгаа. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль энэ намрын чуулганаар батлагдана. Хорихоос бусад ялын төрлүүдийг илүү дөлхөн оруулж ирж байгаа. Аль болох хорих халаас татгалзъя гэсэн ийм концепт явж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулж олон шоронгууд хаагдах ёстой. Шоронгийн тоог 2 дахин багасгая. Шоронд хоригдож байгаа иргэдийн тоо ч гэсэн 2-оос 3 дахин буух ёстой гэдэг ийм бодлого явж байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийг бол ер нь эрс бууруулахын болцоо боломж бол 16-17 онд бол харагдаж байгаа гэдгийг та бүхэн анхаарал таваарай гэдгийг хэлмээр байна. За 16 онд нэг 17 орчим 8 орчим кобон гэж юм бариад 2.1 тэрбум төгрөг байна лээ. Энэ сумдын цагдааг уран гэртээ болгохныг ажил дуусгах ёстой юм л да. Ийм санал гаргаад тэгээд энэ 16 оноос эхлүүлгээр уулж ирсэн юмнаас чинь зарим нь хасж байгаад энэ кобоныг дуусгачих санал гаргавал яа байнгын орны гишүүд засгийн газрынхныг татгалцахгүй болов гэсэн асуулт нэгдүгээр тавьмаар байна. Ийхүү хэлэлцээд байнгын хорооны санал дүгнэлтийг төсвийн байнгын хороонд хөрвүүлэхээр тогтлоо. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, авилгын эсрэг хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай,
улс төрийн хил зэрэг тэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олгор болгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох, этгэлцүүр тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийлээ. Ийхүү хэлцээд хуулийн төслүүдийг анхны хэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горвийн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм а.